За сайн байцгаана уу. За энэ өдрийн мэндийг хүргэе. Та хэдтэй ээлжид лайв хийнэ. За энэ удаагийнхаа лайваар жирэмсэн болцсон байгаа. Эсвэл одоо жирэмсэн болохыг төлөвлөж байгаа гэр бүл төрөлхтэй байгаа залуу гэр бүлүүдтэй хандаж та хэдтэй ярих гэж бодож байна. За энэ асуудал бол нэлээд одоо бас бодвоштой асуудлын нэг болоод байна. Тэ. За тэгэхээр мэдээж яриг аач ямар ч газар нутагт ирлээ гэсэн та хэд маань бас хүүхдтэй болох асуудал байж болно. Тэгээ дандаа хүчээхэд бол ирээд бас нэг хэдэн сар ажиллачаад 7-8 сар ажиллачаад ер нь болж игэл жил ажиллачаад бас хүүхдтэй болох бүрэн боломжтой. Тийм ээ. Нийцтэй ажил үйлдвэрлэлээ харьяалалтай одоо тийм байх юм бол бас доктор суршилтай бас байртай болцсон байгаа нөхцөл таад маань бас хүүхдтэй болох бүрэн боломжтой ийм орон байгаа. Тэгэхээр хүүхдтэй болоход бол аав ээж нь ажилтай даатгалтай байгаа нөхцөлд бол хүүхдийн виз ч гэсэн ингээд сонгогдоод болох ийм бас сайхан давуу талууд бас байдаг шүү дээ, тийм ээ. За мэдээж хэрэг гадаадын иргэн болгон одоо чихэд бол заавал даатгалтай байх хэрэгтэй. За энэ бол ерөөсөй тавигддаг маш том шаардлагуудын нэг, тийм ээ. Нэгдүгээрт ажилтай байх хэрэгтэй, хоёрдугаарт байртай байх хэрэгтэй, гуравдугаар заавал даатгалтай байх хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгал байхгүй бол ерөөсөй ямар ч иргэн, ямар ч одоо чихүүд ч гэсэн өөртөө заавал даатгалтай байдаг. Энэ бол ерөөсөй заавал байх нөхцөлийн нэг байдаг, тийм ээ. За энийг бол манайхан бол бүгдээрээ ойлгосон байгаа баг. Монголоос эрэхтэй ч гэсэн даатгалаад хийдэг, энд ирсэн хоньч гэсэн заавал даатгалтай байдаг. За жирэмсэн ээжнэр бол одоо ерөөсөө даатгалгүй байна гэж бол ерөөсөө байхгүй, түүхэнд байхгүй. За тийм болохоор хэдүүлээ даатгалын тухай энэ төр ярихаас өөр аргалаа. Ярих заавал хэрэгтэй. Яг тэгвэл энд одоо шинжилгээ хийлгэх, үзлэг, орох, төрөх, төрсний дараа хүндрэл гэдэг гэх юм бол ерөөсөө Европод бол маш их хүнтэй байдаг. За Монголд ч гэсэн мэдээж хэрэг бас зах хэмжээний байдаг л бах. Тэгээд тэр их эрсдлийг бид нар одоо төрхөөс өмнө одоо жирэмсэн болохоос өмнө одоо дотроо бодолцож одоо байх нь маш зүйтэй байхаа шүү. Тийм. За гэр бүл төрөлтийг хийж сурья гэдгийг бол чинь одоо дээр бас хэдэн сарын өмнө энэ тухай бас ярьжсэн шиг санаж байна. Гэр бүлийн төрөлтийг маш сайн хийж хэдүүлээ сурья. Энэ одоо ерөөсөө үнэхээр байх шаардлагатай нэг шүү дээ. Тийм. Энд дэр одоо юу ордгийг. За жишээлбэл одоо гэр бүл төрөлтөнд юу ордог хүн ам бүлээ одоо нэмхүү жоохон азнах уу. За энийг бол одоо хань нөхөртөөгөө маш сайн ярьж хийх хэрэгтэй. Тий. За одоо нэгэнт одоо хоёр хүүхэдтэй. За одоо нэгэнт хоёулаа 3 хүүхэдтэй юм чи дөрөвдөхөө гаргах уу яах вэ? Тийм ээ. За хэн нь ажиллаа хийх юм? Ажил хийхэд одоо за би ингээд эхнэр нь жирэмсэн болчтой. За нөхрийн цалин одоо 2 дахь хүүхдээ 3 дахь хүүхдээ гаргахад хүрэлцэх үү? Амжилгааны төвшөндөө хүрэх үү? Визэн сунгах уу? Энэ тухай бид нар ботхоос биш өөр яах юм тийм үстэй. Хэдэн дөрөв зардал гарах уу? За энэ бол ерөөсөө хамгийн чухал бодох юм асуудал шүү дээ. Хүүхдүүд минь та хэд минь бүгдээрээ эрүүл сарвал ухаантай улсууд зардал маш их гарна гэдгийг бол бүгдээр хүлээн зөвшөөрөх байх. Тийм ээ. Хүүхэд гарахаас өмнө гэр бүлийн төрөлт байгаа цагт та нар маань за хүний дахиад нэг хүүхэд гарах юм чинь хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ. Хүнс нэмэгдэх чинь орлого зарлагаа бид нар тооцоолохоос өөр арга байхгүй гэдгийг та хэд маань энэ оюун санаанд бас заавал суулгах хэрэгтэй, ярилцах хэрэгтэй асуудал юм. Жирэмсэн болохоос өмнө бид нар би одоо жирэмсэн болох юм чинь миний даатгал би хэдийг төлөх үү, хоол хүнсэндээ хэдийг хийх үү, байрныхаа төрөсөнд бид нар хэдийг өгөх үлээ. Тийм ээ. Хэдэн дүүрэг би хурааж ээж жишээлбэл одоо эрсдлийн даалгал хийх үү, жирэмсэн болох даатгалыг хийх үү жишээлбэл. Гэх мэт одоо энэ мөнгөний санхүүгийн одоо орлого зарлах дээр хэдүүлээ аягүй сайн бодлого чухал болоод байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр би хинэн цэцэрлэг сургууль одоо бидэрт ойрхон байгаа байл үгүй билүү? За би ингээд төрнө. За нэг 3 нас хүрчих юм бол би хүүхдэд цэцэрлэгт явуулна. Тэгэхэд миний энэ ойр хавьд одоо миний энэ харьяа үйлдвэртэй ойрхон манай дотор байрны одоо манай гэрийн хажууд одоо цэцэрлэг байгаа байл үгүй билүү гэдгээ хүртэл бид нар тооцоолох хэрэгтэй. Тийм биз дээ. Тий. Тэгэхээр төрждөг хүүхдэд цэцэрлэгт 3 жил чи аюу амархан өвч ээж нар маань 3 жил гэртээ хүүхдээ харчин.
Тийм ээ. За тэгээд 3 жилийн дараа цэцэрлэг ойрхон байхгүй бол одоо тэр цэцэрлэгээс болоод ээж нь яралд ажилдаа орох шаардлага гарна угаасаа ойлгомжтой. Дандаа гэртээ байгаад байх бол бас хэцүү. Тэгэхээр цэцэрлэгтэй ойрхон зөөж нааш цааш нь зөөж хахад хүртэл ойрхон тэр асуудлыг хүртэл одоо төрхөөс нь өмнө бид нар тооцоолох ёстой гэж үзэж байна гэж юм бол. Тийм биз дээ. Тэгэхээр хүүхдэд зөөх сургууль одоо аль болохоор ойрхон цэцэрлэг сургууль нь ойрхон байх юм бол мэдээж тэр төрж байгаа хүүхдийн ах нь эгчийн зохицуулна дээр нь тэр няраа хүүхдэд зохицуулна гэдэг чинь гэр бүл бол маш их асуудлыг зохицуулах хэмжээнд очих хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр та хэд маань цэцэрлэг нь ойрхон байгаа үгүй юу гэдгийг тооцоолж өрхийн эмч одоо манай энэ тосгонд байгаа үгүй юу эсвэл заавал их том хот хүрээ явж иж өрхийн эмчтэй болох үгүй юу. Энийг бас судалгаал хэрэгтэй шүү дээ. За нэг төрчдөг. За мэдээж хэрэг нэг хот суурин газараас хол амьдардаг үйлдвэр нэг юм жижиг тосгонд байх тийм асуудал зөндөл байдаг. Тэгтэл тэр өрхийн эмч тэр хад ойр байхгүй бол та том хот руу явах болно. Том хот руу хүүхдээ зөөх болно. Том хот руу сургуулийнхаа хүүхдээ зөөх болно. Тэгэх юм бол нэг ажил хийж байгаа аав маань амжих үгүй юу? Та өөрөө машин барьдаг үгүй юу? Энэ олон хүүхдийг зөөх чадвар боломж нь хэр байна гэдгийг бид нар өнөөдрөөс бодож явах хэрэгтэй байхгүй юу? Ямар ч тооцоо судалгаа байхгүй, ямар ч гэр бүлийн төлөвлөлт байхгүйгээр нэг удаагийн одоо хаталтаар одоо хүүхдтэй болчдөг. За тэрийг одоо яах вэ? Гаргах уу, болох уу? Даатгал юм мөнгө байхгүй, даасан давхраас мөнгө байхгүй. Одоо ийм асуудал бол нууц биш гардаг шүү дээ. Даатгал хийх болдог. За гэр бүлийн нэгтгэлээр дандаагүй ирсэн ээж нар эмэгтэйчүүд маань нөхрөө дагаад төрөд ирсэн байдаг. За тэгээд одоо төрөх болдог. Тэгсэн чинь даатгал хийх ямар ч мөнгө төрөх байх. Хураас мөнгө байдаг. За гэтэл өрхийн эмчтэй болоогүй байдаг. За энэ бол ерөөсөө маш өрхийн эмч олоогүй байдаг. Эмэгтэйчүүдийн эмчээ олоогүй байдаг. За тэгэхээр эмч нар одоо бидэрт өрхийн эмч, эмэгтэйчүүдийн эмч одоо чехэд ирлээ л бол та заавал тийм эмч нартай болох хэрэгтэй. Жирэмсэн болсон ч байсан, болоогүй ч байсан эмэгтэй хүн болгон л эмэгтэйчүүдийн эмчтэй заавал болох хэрэгтэй шүү. Хэрвээ та хэд маань ирээд удаагүй байгаа бол эмэгтэйчүүдийн эмчийг заавал олж аваарай. Та чинь залуу хүн байгаа бол магадгүй жилийн дараа 2 жилийн дараа төрөхөл болно, тийм ээ. Тэгэхээр чинь өөрийн гэсэн бас нэг байнга хяналттай байдаг, байнга очиод үзүүлцдэг, савсуулгаа үзүүлцдэг, эмэгтэйчүүд талаас эрүүл мэндэд анхаарчдаг. Одоо ийм байж ижил хэдүүлээ эрүүл сарвал хөөгдөж байгаа нь, эрүүл сарвал ээж нар маань эрүүл сарвал байна шүү дээ. Тийм ээ. За тэгэхээр өрхийн эмчтэй байх, эмэгтэйчүүдийн эмчтэй байх асуудал бол маш их чухал асуудлын нэг ээ. За энэ дээр бас юу хэлэх ёстой гэхлээр Чехэд ч хууль байдаг шүү дээ. Одоо 3 сараас дээш болчих юм бол ямар ч одоо хүүхдийг аборт хийх ямар ч боломжгүй. Томорцсон хүүхдийг бол ерөөсөө аборт хийдэггүй, ямар ч юм хийхгүй. Яг нь 3 сар дотроо үнэхээр одоо та одоо янз бүрийн байдлаас л одоо эцэг нь тогтоогдоогүй ч юм уу, одоо тийм нөхцөл байдаг ч юм уу. Ер нь одоо энэ удаа энэ хүүхдийг бол одоо гаргахгүй гэсэн одоо тийм шийдвэрт гэр бүлтэй хүрэх юм бол 3 сар 1 сартаа 2 сартаа жирэмслэлтийг бол одоо чехэд бол яг аргалдаг эмчнэр бол байдаг. Тийм эмнэлэг бол байдаг шүү. Тий. Тэрэнд бол хандаж болно одоо тий. Маш үнэхээр хүнд нөхцөлд байгаад байдаг. Өөрөө их олон хүүхэдтэй байгаад байдаг. Спираль тавиулаагүй байдаг. Энэ нөхцөлд бол одоо тэгээд тэр хүүхдийг бол нэг удаадаа ингээд аргалыг гэх юм бол хандаж болно. Тэрэнд бол томорцсон хүүхдийг бол ямар ч арга байдгүй шүү. Тийм учраас маш их боломжтой. Хүүхд төл байхгүй бол та спиралаа тавиулсан дээр тэр энэ тэнд наадаг юм тавиулсан гэж хүүхд гаргахгүй л шагнуул тийм ээ. Одоо үеийн жирэмсний даатгал бол ерөнхийдөө 80,000 крон байна. Саяхан энэ бүтэн сайдар нэмэгчлээ шүү дээ. Бүтэн сайдар ихэд 46,000 крон байсан чинь сая бүтэн сайдраас сая одоо нэмэгдээд 80,000 хүртэл үнэтэй болчлоо шүү дээ. Аимшигт үнэтэй болсон бүх коммерц даатгалууд нэмэгдсэн. Тий. Сая 7 биш 8-нд нэмэгдсэн шүү дээ. Үнэ. За тэрнээс өмнө даатгалснууд нь бол аюу азтай даатгалсан гэж үздэг. Өндөр насны даатгалч гэсэн тэгсэн адилхан. Тий.
За тэгэхээр энэ 80,000 цаасны төрөлтийн эрсдэлийн бүх зардлыг төлдөг. За жирэмсэн болчоод коммерц даатгал хийлгэхээр маш олон шинжилгээ шаардлагатай болдог. За тэгэхээр энэ 80,000 цаасны төлөлтийг одоо даатгалтай болохын тулд 80,000-аар төлчөөд дээр нь энэ даатгалын компани чинь болохоор таныг үнэхээр найдвартай хэр одоо өвчтэй цусны шинжилгээ өгүүлж байна. Тэд нар чи эмнэлгээ нь үзүүлж байна. Өрхийн эмчийн тодорхойлолт авахулж байна. Дээр нь эмэгтэйчүүдийн эмчийн тодорхойлолт авахулж байна. Тэр болгоныг одоо бүрдүүлэх гэхлээр та хувьяасаа бас зөв хэмжээний бараг худлаа хэлсэнд 10,000 крон төлжээж тэр бичгнүүдийг бүрдүүлээд даатгалд өгөөд тэгжээд даатгалын компани одоо энэ хүнийг бид манайх хүлээж авлаа гэсэн хариугаа өгдөг шүү дээ. Тэгэхээр энэ нийтдээ бараг л худлаа хэлсэнд 90,000 крон болно. Тэгэхээр тэр мөнгө танд байх хэрэгтэй байхгүй. Тийм ээ. Маш их эмчтэй үзүүлж хандаж төрөх хэсгээ шийдчихээ чухал байх нь хамгийн чухал гэдгийг юм би тэр нисчиг л тайдтай өгөөд. Тэрнээс ямар ч даатгалгүй байж байгаа жирэмсэн болчоод та өнөөдөр чек төрөх гэж байгаа бол одоо энэ үнэтэй даатгалыг хийх шаардлагатай болно. Тэгэхээр тэр энэ үнэтэй даатгалаа төлөн дээр тэр олон шинжилгээний мөнгөийг төлжээж одоо нийтдээ бараг 90,000 төгрөг болж иж та эрсдлийг давсан одоо ийм нэг хэвийн хэмжээнд төрнө л гэсэн үг. Даатгалтай төрнө. Даатгалгүй та төрөх юм бол яг нэг хямд даатгалгүй хэрвээ төрөх юм бол төрхийн имлэгт нэг ердийн төрөлт гэж байгаа шүү дээ. 20,000 крон Монгол мөнгөөр бол 3,500,000 төгрөг бараг төлжиж төрдөг байхгүй юу? Тэгэхээр төрхийн үеэр ямар эрсдэл төрөхийг бид нар мэдэхгүй шүү дээ. Төрхийн үе ямар эрсдэл гарахыг бид нар ерөөс мэдэхгүй. Тийм учраас бид нар заавал энэ КЗБЦ даатгалыг хийх хэрэгтэй. Хэдэн сая кронч гараад ич магадгүй тийм амар эрсдэлтэй байхгүй юу? Тийм учраас тэр их өөр ширнээс өөрийгөө хамгаалахын тулд энэ эрсдлийн энэ төрх жинсний даатгалыг заавал мама гэсэн багцыг авах хэрэгтэй гэсэн үг. Энэ дээр юу гэж хэлэх ёстой гэхээр ВСП, ПВСП гэж яриад байгаа тийм одоо ВСП-гийн охин компани даатгуулах юм бол 4 сараар л хамгийн багтаа хийдэг даатгалыг. За 4 сарын даатгалаа хийлгээд тэгэхээр эдгээр яадаг үг гэхлээр за жишээлбэл бүр их ойлгомжтой болохын тулд 8 сар за одоо жишээлбэл өнөөдөр 10 сарын 13. За өнөөдөр чи ВСП-гээр жирэмсэн байж байгаад өнөөдөр ВСП-гээр даатгал хийх юм бол 3 сараас хойших 3 сараас хойших одоо хугацаанаас үйлчилж эхэлнэ тэр даатгалч. Тэгэхээр та өнөөдөр даатгалсан байлаач гэсэн 10 сар, 11 сар, 12 сар, 1 сараас чиний даатгал үйлчлэх эхэлнэ гэсэн ингэж ойлгоо. Тэгэхээр энэ эрсдлийг бид нар тооцож энийг бас мэдчих хэрэгтэй шүү. Тэрээс та даатгалцсан юм чинь өнөөдрөөс эхлээд миний жирэмсний даатгал хүчинтэй болж байгаа гэж ойлгож болохгүй. Тэгэхээр ВСП-ийн нэг ашиггүй тал нь бас энэ дээр байдаг шүү. Энийг бас манайхан мэдчихэв үгүй юу? Энийг мэдчих авах хэрэгтэй. За 80,000 крон 80,000 кроноор жирэмсний даатгал хийх мама одоо багцыг авлаа гэж бодоход мэдээч хэрэг 1 жил бол виз сонгогдно. За энэ бол тийм. Харин КЗБЦ одоо комплекс даатгалыг 2 жилийн хугацаатай хийлгэхэд бол 43,576 мянга болно шүү дээ. За би слайд даатгалын жишээн дээр ярьж байгаа шүү. Тийм. Хамаагүй хямд байгааз. Тэгэхээр энэ дээр чинь 2 жилийн виза сонгуулж дээр нь та энэ хугацаанд жирэмсэн болох юм бол хүчинтэй байна. Хамаагүй ашигтай байгааз. Тэгэхээр та хэд маань би энэ дээр нэг гэр бүлийн визэнд орчихсон ирсэн гэр бүлийн визтэй байгаа. Эсвэл одоо нэг юу судлах болсон энэ тохиолдол байна шүү дээ. Тэрнээс ажиллаж байгаа хүмүүс бол биш. Комплекс даатгалтай улсуудыг яриад байна шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр энэ дээр бид нар сонголтоо маш зөв хийх хэрэгтэй байхгүй. Даатгалгүй жирэмсэн болохоо мэдчил байгаа бол маш эрт одоо төвлснөөр маш удаан хугацааны одоо комплекс даатгал авчих юм бол ашигтай гэсэн үг байхгүй. Та хэд маань одоо он гартал. Одоо энэ
одоо бол он гартал хүүхдэд хүчнтэй байгаа. Том хүмүүст бол он гарсан ч энэ хууль хэрэгрээ байна. Том хүмүүст бол хэрэгрээ байна шүү дээ. Тэгэхээр 2 жилийн одоо КЗБЦ хийлгэж юм бол энэ хугацаанд та 2 удаа ч төрсөн болно гэсэн үг шүү дээ. Тэг. Яагаад ингэж байгаа гэхээр энэ чинь лимит нь одоо энэ сая 9 сарын 6-наас 2023 оны 9 сарын 6-наас 10 сая хүртэл короны лимиттэй болсон шүү дээ. Тэгэхээр тэр лимитэнд багтаж таад маань үйлчлэгээгээ хийлгэж авах боломжтой гэсэн үг байхгүй юу? Тэг. Маш сайн лимиттэй болсон. 3 сая л та. Тэгэхээр одоо 10 сая болсон. Тэгэхээр харин энэ дээр юу анхаарах ёстой гэхээр зарим одоо генетикийн шинжилгээ жишээлбэл гений шинжилгээ дээр хийх болох юм бол хувь хүн өөрөөсөө хийх боломжтой. Тийм нөхцөл байдаг шүү. Хувь хүмүүс зарим одоо бас өөрсдийн хийлгэж байгаа шинжилгээ бас өөртөө төлөх бас нөхцөл бас байдаг. 100% бас төлдөг гэвэл бас судлаа шүү. Тий. За тэгэхээр энэ лимит нь бол ийм аюул сайтай болсон 10 сая крон хүртэл лимиттэй болсон юм байна. За хэр ойлгохдохоор байна та хэд маань ерөнхийдөө бол товчхоноор хэлэхэд та хэд маань жирэмслэлтийг төлөвлөж байгаа бол аль болохоор удаан хугацааны одоо энэ комплекс даатгалыг хийлгэх юм бол тэр хугацаанд та төрөх юм бол жирэмсний одоо эрсдлийг мөн ялгаагүй даатгалч нь үйлчлэнэ гэсэн үг шүү гэж ингээд ойлгочиход баг болтоо. Тий. Давхар заавал жирэмсний ээжийн гэсэн даатгал хийлгэх шаардлагагүй. Тэгвэл ойлгомжтой. Тэгж хэлвэл ойлгомжтой. Тэгэхгүй бол одоо юутай байжгаад даатгалгүй байжгаад 80 мянгаар хэлэх юм бол нэгдүгээр хугацаа ганцхан жил тийм ээ. Тэгээд дээр нь тийм их мөнгө, дээр нь тэр их шинжилгээний мөнгө. Тэгэхээр хамаагүй их алдагдaltaй байгаа санхүүгийн хувьд. Хамаагүй их алдагдaltaй. Тэгэхээр та хэд маань маш удаан хугацааны даатгалтай байх тусмал ашигтай гэж ойлгож байна. За юу. Ер нь хямд даатгал заавал эрсдэлтэй шүү дээ. Хямдаар та даатгалж байна л гэдэг чинь таны янз бүрийн эрсдэл гарах, янз бүрийн үнэтэй төлбөртэй юм гарах болгон та өөрөө хувьяасаа төлнө л гэсэн үг шүү. Ерөөсөө л тэгэл ойлгож. Ямар даатгал адилхан. Ингээл даатгалууд цаанаа санхүүжил сайтай. Таны ихэнх юм чинь эргээд буцаан төлөлт гинэ л гэсэн үг шүү дээ. Тэ. За тийм. За энэ тухай та хэд яриад тэгээд дахин хэлэхэд ер нь та хэд маань ерөөсөө энэ жирэмсний асуудлыг бол чектэй нэгэндээ ирсэн л бол одоо маш сайн төлөлттэй хүүхдтэй жирэмсэн болооч гэдгийг дахин хэлье. Их чинь бол одоо 60 гарсан хүн шүү дээ. Тийм учраас та хэд ба миний охиноос ялгаа юу аа, миний дүүнээс ялгаа юу аа. Тийм учраас та хэд маань энэ хүүхдтэй болно гэдэг бол маш том баяр, маш том насны жаргал. Гэхдээ та хэд маань энийг төлөвлөж хийх хэрэгтэй шүү. Төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Хизээ төрөх үү, хаана төрөх үү, хинээс хүүхэд гарах уу хүртэл айгүй чухал шүү дээ одоо өнөөдөр. Тийм биз дээ. Энэ айгүй тийм нарийн ширийн юмнууд хүүхдүүд минь энийг айгүй сайн бодолцож явах хэрэгтэй. Цаана ч чамд мөнгө байна уу? Дансан ч мөнгө байна уу? Үнэхээр чиний хүүхдийн аав, үнэхээр найдвартай сайн хүн байна уу? Насаараа чамд хань болох юм уу биш үү? Энийг хүртэл бодолцох жирэмсэн болох хэрэгтэй. Тийм учраас зүгээр ганц 2 сар танилцаад тэрнээс жирэмсэн болно гэж уучлаарай. Тийм жирэмсэл, тийм эрсдэл даасан жирэмсэл хүүхдэд зовоос өөрийгөө зовоос тийм юм битгий ярил гэж хэлэх гэдэг юм л да. Одоо даандаа чехэд бол ерөөсөө бүх юмны өмнө амар үнэтэй болчиход байна. Гинтийн хаталтаас л ер нь маш сайн өөрийгөө болгоомжуулж, маш сайн эрүүл мэндээ хамгаалж авах хэрэгтэй байна шүү хотод нэ. Тэгэхээр та хэд маань бас энэ тухай бас их чинь ярмаар санагддаг. Тэгээ өнөөдөр энэ тухайгаа лайв хийлээ. Тэгэхээр за Монголоос ирж байгаа хүүхдүүдтэй юу гэж анхааруулвал нэгэн чи одоо чихийн визэнд орж байгаа бол жирэмсний асуудлыг бас л маш сайн зохицуулах хэрэгтэй. Ирэх гэж байгаа бол ерөөсөө төр одоо дахиж жирэмслэлтийг одоо хаах хэрэгтэй шүү дээ. Нэг байлаад. Чамайг шууд жирэмсэн болсныг энэ үйлдвэр чинь нэрээд ажилд оруулах юм бол чамаа халах бүрэн үнэлэлтэй. Шууд чи Монгол буцахаас өөр арга байхгүй ш. Ажлын гэр гэж байгаа сууд шууд Монгол буцсан. Яаж бодсон та нар хараа тухайн үйлдвэр чамайг жирэмсэн иржлээ чи нэгдүгээрт маш их агт аваад эхэлнэ, бөөлж өөл эхэлнэ, хордлон аваад эхэлнэ, ажил хийх чадвар асар муудна.
Тэгэх юм бол тэр үйлдвэр чинь за тэгээд нэг декретаагаар асуул тэр үйлдвэр тэгээд тэр болгоны чинь нэг ч хоног чамаар ажил хийлгээгүй эсвэл ганцхан сар ажил хийлгэж чам чиний нийгмийн даатгалыг төлөөд байх ашиг байхгүй шүү дээ. Тийм учраас чамаа халт дээр шүү дээ. За халагдсан бол чамайг дараачийн үйлдвэр хаач авахгүй. Давхар гэдэгтэй болсон хүний хаана ямар үйлдвэр авч ажил хийлгэнэ гэдээ авч явах тийм үйлдвэр байхгүй шүү дээ. Тэгэхээр миний дунар та хэд маань Монголд байгаад дээрээ эрүүл мэндийн анхаараарай гэж чинь дахин хэлээд байдаг. Тэрэндээ тийм учраас энэ үртэй болох, жирэмсэн болох, цаг нь болох, үедээ л болохоор тэрнээс одоо яг ингээд бүхэл Аз твээс Чех одоо Европын төв рүү ирэх гэж дахиж шинэ орчин, шинэ хүнээ танихгүй газар, байгалаар мэдэхгүй газар ямар ажил хийх гэж байгаа нь ч тодорхой биш, хаана ямар газар амьдрах гэж байгаа нь ч тодорхой биш газар ирэх гэж давхар жирэмсэн битгий ирээрээ л гэдгийг хэл дахин ирээд ямар ч ашиггүй шүү. За гэр бүлийн нэгтгэхээр ирж байгаа ч гэсэн ирээд л хань нөхрөөгөө шууд мөнгө төгрөг хурааж амжаагүй чамайг авцрах гэж хэлсэн зардал бол дараа нь авцарсан хойноо дахиад жирэмсэн бол дахиад бөөн зардал та хэдийн маань санхүүгийн байдал нэг хэсэг дээрдэхгүй бүр хэцүү байна шүү. Үнэхээр хэцүү болно шүү. Тийм биз дээ. Тийм болохоор энэ тал дээр маш сайн тооцоолж ер нь хүүхэд гаргана гэдэг чинь тийм тоглоом биш шүү. Ирээдүйн маш сайхан эрүүл саруул, маш сайхан орчин хүүхдэд байлгаж, маш сайхан цэцэрлэг сургуульд оюуны хөрөнгө оруулалт хийж одоо идэвхжил авал тэр хүүхдэд тэр нөхцөлийн эхлээд бүрдүүлжээд дараа нь жирэмснийхээ асуудлыг л яриа шүү хэдүүлээ. Тэр нь зөв байх гэж бодож байна. За тэгээд та хэд маань ухаан саруул, эрүүл саруул байж хахад тэг бие маань эрүүл, ухаан маань саруул байж байгаа цагт бүх юм болно доо, тийм ээ. Тэг. За тэгээд энэ удаагийн лайвыг чинь ингээд өндөрлөе. Энэ лайвыг та хэд маань сайн шеэрлээд өгөөрэй. YouTube дээр та хэд маань миний YouTube-ийн бичлэг та хэд маань маш сайн үздэг юм байна гэж нь бас харлаа. Гэхдээ та хэд маань тэрний завсраар нь явж байгаа рекламууд байна шүү дээ. Тэр рекламууд чинь сайн үзэгдсэн нөхцөлд эцэстэн тэр YouTube-ээс мөнгө ордог юм шиг байгаа. Тэрнээс биш миний хичнээн видео бичлэг хийж байгаа гол нь биш. Тийм болохоор та хэд маань рекламын маань сайн дэмжиж өгөөрэй. За баярлалаа.